шар өмнөд удаас ямар үг үүсдэг вэ? Ногоо. Ногоо шүү дээ. Ногоо. Oh my god! Wow! Яаштай юу яаж бэлдчихсэн вэ? Тэгээд маань сургууль бол ингэдэгсэн юм. Ингээ 12 дугаар ангийн хүүхэд одоо жишээлбэл нийгэм өгөх хүүхэд бол нийгмийн ухааныхаа хичээл зуудаг, хийм өгөх хүүхдүүд бол хиймнийхаа хичээл зуудаг. Ингээл хичээлдээ суудаг. Бусад хичээлдээ суун гэхдээ дүнгээ гаргачаал нэгт гэж нэг анхаарал өгөхгүй усны дээр хичээл өгөх юмнууд дээр олцлоо явсан. Таарт үлнийх маах бүж агцсан юм шиг. Маах 10 нөгөө нэг 10 жил чинь шууд TOEFL өгөх хүүхдүүд Еш өгөх хүүхдүүд 2 гоо. Тэнгүүд маангийнхан чи хийхэд шууд TOEFL өгөөд Монгол ерөөсөө сурахгүйгээд тэгэл заа зүү болоод тэгэл чаа шууд захиралтай ярьж байгаа л маах чинь англи хэл, монгол хэл, мат тэгээд мат тэгээ би тамир энэ дөрөв хичээл байна. Би тамир яах ч юм. Нөгөө угаасаа байдаг. Ордог нь. Тийм, ордог дөрөв хичээл зав. Тамираар ээж өгöd байгаа. Тэнгүүд TOEFL өгсөн үү? Оо, спорт хичээл. MBA-д орж явах гэдэг. За. Тэнгүүд TOEFL өгч байгаа хүүхдүүд нь болохоор дан зүгээр л англи хэлээр явдаг. Ямар ч зүгээр одоо биологи, физик, хим, газар зүй ямар ч тийм хичээл авахгүй. Тэнгүүд бусад хичээлүүд доод ангийнхаа хүүхдүүд болохоор яг англи хэлээр ихээр бүх англи хэлний багш маад өгчдөг. Тэнгүүд л яг ингээл 7 хоногийн өний өдрийн хичээлдээ 4 пар англи хэлээс 2 пар математик ч юм. Тийм байж байгаа. Тэгээд тийм болохоор юу гэсэн ээш шиг санаад өгч байгаа. Маах аим гойс. Юу нэг дөржлөхгүй шүү. Маах аим гойс. Маах аим гойс руудсан дээ. Тэгээд яг юу Сургууль юм дөгсөн сургууль. 96. Чи. Шүтээсэн хэлцээ. Ой тэё. Одоо хоёлоо дунд сургуультай хамт Монголд байсан. Би шүтээс нэгтэй байсан. Тийм. Гэтэ он нийлэн зөрүүтэй. Үгүй шүү дээ. Наач нүсрэл дэйтлэг. Тийм. Хоёр жил. Хоолой нуус юм уу? Үгүй тийм байгаа та нар мэдгүй. Та нар мэдгүй. Манай хүний банк та нар мэдгүй. Юу одоо ингээд миний төгсөлтийн дараагийн жилээс эхлээд цөм хөтөлбөр нэг юм явна гэдэг. Тэр мөр чи явсан. Явсан биш тэр чинь тэгэл хатдаг шүү дээ. Шал худлаа. Тэгэл яг Яагаад вэ? Өөр маань өөр ямар ч тоглоом их. Ингээд гайхалтай. Манай үеийн цөм хөтөлбөр чинь багшийн хожил байсан шүү. хичээл юу хэлээд юм хэлчих юм. Хичээлийн шимтгэл явуулсан. Шилжиртэй ёо. Найргууд хэлхэл юм уу? Чи одоо ингээл 10 жилийн хүүхдээ дуусч байгаа. Шилжиртэй. Гэхдээ одоо ер нь бол ингээд та конкурсээр хүүхд нас чинь дуусч байгаа л гэж ойлгох болно шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэрнээс өмнө бол Амьдрал бараг дууссан. амьдрал. Бишээс өмнө төсвүүдээр янз янзын илүү гарч. Тэний үед юу вэ? Амьдрал ч үүж үзег юм. Видео зүгээр яг ингэ бодлоо. Тофлоо. Тэгж чи тэгээд ер нь бол өмнө амьдарч байгаа юм уу? Мэн амжилтгүй байхгүй. Одоо мэн зүгээр ми ингээд зүгээр ингээд illusion хийж яваа. Тэг чи ингээд Нөө нэг Instagram амаараа шиг л юм биш үү? Тэгвэл Ешийн өмнө одоо яг юу гэж ямар бодолтой байсан юм? Юу одоо ингээд нэг юм байна шүү дээ. Чамаас босны юм уу? scholarship авах гэж би бодсон. Яг тэр. Чи Scholarship авах гэж. Тэгээ хийх юмсан л гэж боддог гэсэн. Хий гэж боддог гэсэн. Жилээ тэгээд хий гэж хийх бодохоор хийж чаддгүй юм бэл. Тэр нь хүсүүл яасан. Тийм хүсвч хийсэн гэдэг шиг яг. Тэр юм. Яа. Чи яадаг вэ? Би баталсан. Чи яадаг? Гэхдээ би чинь нэг хий ордохгүй. Тэгээд дээрээсээ хий орно. Чи яадаг? Хий орч өгөө штэ. Ингээд хий орд ингээд бурхан хамгийн удаан ажилласан битээ. Хоёр юм болохоор. Хоёр хүн байдаг. Тэрнээс гадна Тэгтүү шүү дээ. Тэгээд загсны орч өгнө тэгэл бас амар юм шүү дээ. Гэтэ байдаг шүү.
Загсны ордны хондтон. Загс нь ундтгүй юм шүү. Нүдэндээ загс. Зөвхөн өнгөгүй сте. Зогхгүй юм шүү. Өнгөгүй гэж боддог байсан байхгүй. Нүд нь харддаг. Зөвхөн анигц чи нөгөө шилэн данс гэдэг шиг шууд нүд нь харагддаг. Би тэгж боддог. Нөө, гүйштэй. Үзэхгүй. Энд чи Одоо зохио гаргаад ирдэг үү? Зовхгүй шүү. Би ингээд унтах тэнгууд ингээд зовх байхгүй нүд нь хагдахгүй. Нүд ингээд яг гэмдээд унтсан ч гэсэн ингээд хараад байдаг. Яг би унтаж байгаа бүгд харж байна. Гэхдээ нэг хичээл биш хийж авч юм уусгүй л нэг өдөр нээлтээр унтдаг хүмүүс бүр хамгийн гайхалтай хүмүүс те. Тэр зүгээр чадвар. Ингээд зүчтэй. Аваадаг зүгээр чиний нэг үгээр юм. Гэхдээ надад нэг өөрчлөлт авахгүй болохоор би тайлж байна. Өөрчлөлт амар өөрчлөлт юм надад бол тэгсэн очиж. Одоо яг эдийн засаг ингээд гяндаана гэж яриад байгаа шүү. Тэр нь бол тэ амар том хямрал ерөнхийдөө болно гэл тэ. Тэр нэг тийм амар өсөж өгөхгүй л усууд юм шиг санагддаг байна. Яг надад бол тэ юу вэ цаг мaalцалтай тэ. Тэгээ угаасаа тэр өвчнөд байсан ч өвчнгүй байсан ч гэсэн одоо сайн хэлсэн. Одоо хийлсэн шүү дээ. Төв хийлсэн шүү дээ. Яг тэр чинь болохоор өвчтэй байсан ч өвчнгүй байсан ч өрөөл хийхгүй бол тэгэл өрөөл болох юм шүү дээ. Тэ. Өвчин бол тэрэнд бол хамаагүй зүгээр. Өвчин бол яг нэг бодлоо нэг юм Боломж олж байгаа нэг цаг гаргаад ирж байгаа. Зарим хүмүүс янз янзын ингээд онлайнаар бизнес хийж мэж сурж юм. Би нэг 17 дэх байна. Тэр над руу юм бичиж надад сургалтах гэсэн шүү дээ. Би тэгэхээр бүр гайхсан байхгүй. Вау. Нүх ч одоо баг нэг ээш мишээ ингээд бүгд бөөн ингээд болцоо явж явах хэрэгтэй байсан хөл хажуугаар нэг гэртээ их цаг зарцуулаад ирэнгүүт хүн янз янзын бизнес хийж сурсан байгаа байхгүй. Яг онлайн бизнес зөвлөх бизнес те. Ерөөсөө юм зөвлөх үйлчлэгийн бизнес. Тийм юм надад сурах оролцсон шүү. Одоо интроверт хүн бол гэртээ юм хийгээд ингээд өөрөө хөгжүүлээд Надад бол ямар амар гоё таарчаа шүү дээ. Экстраверт хүмүүс болохоор амар хэцүү юм билээ яг өндөө ингээд. Нэг зүгээр бол коронавирус тархалт аимшигтай тархалт. Зүгээр нөгөө чөлөөтэй гоё цаашаа болж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг босоод өгч юм. Хүлийн үргэлжлэлтэй тэмцэж. Яа. Уг манайс фитнес юм багш гэсэн. Гэтэ би Гэлээ. одоо болохоор өөрөө фитнест явах юм шаардлага болчиход байна. Гэхдээ ингээд экстраверт хүн яаж ингээд гэртээ ингээд энерги нөхөө юмудаа хийхгүй таад юу ч юм. Одоо л амжилт явуулдаг би амар шүү дээ. Жохон байж байгаа л та гэдэг. Манай ахын дөө гадаа би чиг гэсэн надад гадаа гэдэг санаа. Гэхдээ идэл Бааштай. одоо нэг гадуур байн ажил хийдэг, хичээлээ гадуур хийдэг хүмүүс гэртээр хэрэг одоо амрал гэдэг ухагц хүн байдаг баха. Тэгээд амраад ихсэн цаа гэртээ ганц амарсан юм өдрийг л шууд ерсэн ингээд хэлэхгүй. Тэгээд тавч байгаа. Тэгээд том гэж харуулсан бай. Ер нь бол чи нэг амар тарган маа харагддаг шүү дээ. Чөлөөтэй гоо. Ой, гиснес би нэг юм асууж чадах уу? Одоо ингээд яг эрэгтэйчүүд яг 10 жилдээ юу хийж өнгөрөх вэ? Бис. Бабэж бид нэг тодорхой. Бид нэг хүмүүс тодорхой юу гэдэг вэ? Тодорхой гэж юу юм шиг яг биш үү? Бис. Тэмцэнтэй хүмүүс тэмцэндээ явна. Хичээлдээ очсон. Тэгээд харин найз охиндоо очсон. Тэгэхээр та нар ингээд нэг охин мөхөн найрах нэг мессеж бичээл ингээд ангалцаа. Хүн мессеж нэг үе шүү дээ. 234 рүү яг ингээд SMS 280 төгрөгөөр юу ярьж байгаа. Мессеж нэг харж байгаа юм. What the fuck? Жоо тийм. бигийн үе явах. Тэгэл яг жигэн Багц магц хийдэг. Гургаар тачсан гэдэг. Ээж л 30-аар Nokia ингээл. За бид нар бол тодорхой. За та нар юу гэдэг вэ? Хоёр. Мөнгө. Би л ангийнхаа банднаар писинээс очиж авчирдаг. Яг тийм. Ангийн багшууд явуулчих. 10 жил банднаас арай мөнгөтэй болоод байсан тэгээ. Яг ч үлээ. Ер нь л мөнгөтэй байдаг. Хоолны октод мөнгө юм тий. Аав ээжнэр ч юм уу нэг эмэгтэй хөлтөд арай л гараа мөнгө өгдөг байсан юм тий. Мадэр бид нар одоо их мөнгөтэй үл янз янз юм бисид тоглоно яадаг чи тий. Октод нөгөө нэг хийх юм байхгүй писидэгээ писид за тэгэл
зарим хүмүүс бол шийд юм билээ. Уулзаал юм яриад за нэг кофе шоп ма борол та нэрээ үуч тийм байгааг бах л та. Дормжлол юм уу? Яг юу бэ сайн. Хүн биш Бидний үуч бас гоё байсан үе гэж. гадаа тоглодог гэсэн үг шүү. Тийм. Өөрөө гадаа маадж яддаг гэсэн үг шүү дээ. Тэгээд эргэжтэйчүүд дээ шүү дээ. Эргэжтэйчүүдийн хувьд лацсан гомж гоё масараа найздаг. Араалаа 10 өдөлөө. Та нар болохоор ингээд нэг факт болоод би. Яг 3 хүн байжснаа нэг анги сурдаг. Тэгмээд 3 хүн байжснаа нөгөө нэг юм 3 хүн дургуун бургуузаа тэгмээд хоорондоо юм тэр өстэй ингэдэг мэддэг. Тэгээд факт очоод тэр юм уу л шүү дээ. Сайн найзаа гэснээр цаашаа харснаа. Та сонгуулаа юм яаж өгсөн бэ? Сонгуул өгсөн үү? Өгчсэн шүү дээ. 16 онд өглөө 16 онд өгсөн. 18 ерөнхийдөө чинь сонгуулж 18. 17. 17 төгсөн. Ер нь ямар хөө гэдэг вэ? Одоо битэрийн хувьд Хоёр бол анх удаагийн сонгуулгаа юу одоо энэ жил аа. Хөөе тэгвэл та одоо ингээд яг сонгуулах хөт чинь нэг юм үе чинь хүмүүс хэрэг байсан бэ? Тухайн үед чи юу гэдэг вэ? Цөглөөр оруулж штэ. Тийм үү. Яг одоо тухайн тэр дөрөв эсвэл яг тэр байр ингэж юу хаачдаг вэ? Ингээ хачаараа ингээд ингээ Энэ хүн шиг байлээ гэж бодсон бол яг ийм хаалттай юм байна. Тэгээд чи ороод тэгээд нэг төрөм зүү авчиж саналаа утсан гэж ноцтой гэж. тэгээ яг яаж өгч байгаа Энэ ингээд хавар мaalдаг. Гэтэ тэгээд масараа өгөхгүй ачаар чинь дахин сонгууль амар их зардал гардаг юм шиг тийм. Яг ер нь өгсөн юм дээ тийм. Харцангуй ингээд нэг хүмүүсээ ингэ жоохон юм шүүлтүртэй очдог ч одоо мэдээлэлтэй өгдөг тийм. Тэгээд энэ юм байсан маань тэр нь арай илүү боловсралтай тийм. Тэг нэг яж зах тэдний өөрсдөө ингээд амар олон бид нар лөө хүрхээр ч юм уу аюух контентууд гаргаж чана. Тийм. Одоо нэг хэрэглийн эрхчлэр гэж яддаг шүү дээ. Тэр манад миний бодлоор болохоор ингээд манад айгүй юм тийм гоё мундаг төвшөнд байдаг юм шиг санагддаг. Одоо ингээд айгүй олон мундаг сайтууд байна шүү дээ. Маш олон нэвтрүүлэг контентууд хийж бэлтгэж гаргадаг. Тэнгүүд нөгөө нэг маш шүүлтүртэй ханддаг болсон тэрэн дээрээ. Тийм. Тэгэхээр энэ бол одоо Тэгэхээр ер нь бол энэ жилийн сонгуул одоо бидний ирээдүйг шийдэн шүү. Тэгээд 65% нь одоо залуу орн биш үү? Бидний манай улсын хувьд. Залуучуудын одоо тэр сонголт бидний ирээдүйг шийднэ. Тэгээд бүгдээрээ сонгуулаа үзэх хэрэгтэй. Гэхдээ тэрэн дээр шүүлтүртэй хандаж зөв хүнээ сонгох хэрэгтэй. Тэгээд яг сонгуулийн нэрсийг харсан. Тэгээд мундаг залуучууд бас байлээ. Тэгээд залуу үе амар гарч ирдэг болчихсон. тийм. Яг одоо энэ орчинд бас залуу хүмүүс арай илүү хэрэгтэй ч юм шиг санагдав. Хайдаа нэг нийгмийн амирх өөрчлөгдөд байгаа болохоор тэрнээ ямар гэж залуу хүмүүс арай ирж юм те. Хайдаас тийж бодогдод байгаа шүү. Яг мундаг жоохон хичээл нэснэсүүд яг үүсэхгүй л дээ. Тийм. Яг гэтэл сонгуулаа өцгөөрэй гэж одоо хэлээ та. За ингээ хамгийн анхны ингээ контент бол та бүхэнд одоо ингээ хүрч байна. Тэгээд дараагийн дугаарт бид нэр бас ямар сэдв яриулахыг илүү хүсэж байна. Тэгээд доорх коммент дээр бас үлдээгээрэй. Цааш төвшөөд сонирхолтой сэдвээр ярилцахыг хичээх болно. Тэгээд гай таагаар байлаа. Бүгдэнд баярлалаа. Баярлалаа.